Эрхэм хүндэт судлаачид, инженер техникийн ажилчид, албан хаагчдаа. Улиран одож буй ондоо манай хүрээлэнгийн судлаачид, ажилчид маань эхийг бүтээсэн, шинжлэх ухаанд их хувь нэмэр оруулсан, ажил өрнөсөн ийм жил болж өнгөрлөө. А 2025 онд бол манай одоо орны судалгааны салбарт бол бас нэлээдгүй ажил хийж бүтээсэн ийм жил болж өнгөрлөө. Бид шинээр 2 одон орны дуранг бий болгохоор зорж ямар ч гэсэн энэ Аз намхан талын хамтын ажиллагааны байгууллагатай хамтарсан энэ дуран байна ашиглалтанд орлоо. Францын Арена групптэй хамтран хэрэгжүүлэхээр бүтээж байгаа дуран байна ямар ч суурай тавилаа. Мөн Монгол Улсын засгийн газрын хөрөнгө оруулалтаар шинээр бид нар бол шин дуран худалдаж авсан ийм сайхан хөрөнгө оруулалттай жил болж өнгөрлөө. Сансар судлалын хувьд бол манайх мөн гадаад харилцаа, өөрийн дотоод үйл ажиллагааны нэлээдгүй ажлуудыг хийлээ. Эрдэм мэдлийг түгээн дэлгэрүүлэх талаар бол бас нэлээдгүй ажил хийсэн байна. Үүний дотор бол бид нэр Кансат болон роботын ийм тэмцээнүүдийг зохион байгууллаа. Налаахын нисхийн цэргийн ангийг манай сансрын нисгэгч гүр аргач аваа нэрэмжит болгосон нь бол бас ийм онцлог үйл явдал болсон байна. Соронзон судлалын салбарт бол мөн маш их ийм эрч хүчтэй жил болж өнгөрлөө. Бид нэр Улаанбаатар хотын утааг шийдэх чиглэлээр ажиллаж, газрын гүний дулаанаар Сэлб болон Хүннүү хотыг дулаанаар хангах ийм суур судалгааг бол хийж дуусгаж нийт хотод хүлээлгэж өглөө. Иргэний нисхийн захиалгаар мөн бол Монгол орны Соронзон орны иргэний хөвслийн судалгаа хийж бол дуусгасан ийм ажлууд хийлээ. Газар хөдлөлийн үед бол уламжилт бидний гадаад хамтын ажиллагаа Америкийн нэгдсэн улсын агаарын нисэх хүчний техникийн алба, Францын цөмийн энергийн комиссийн харьяат, хүрээлэн буй орчны геофизикийн департаменттай энэ хамтын ажиллагаанууд маань амжилттай үргэлжилж байна. Түүнээс гадна бид нэр Солонгосын эрдэс баялагын хүрээлэн, Француудтай хамтарсан Японы Нагая их сургууль гээд энэ маш олон ийм хамтын ажиллагаанууд бол хээрийн судалгааны ажлууд хийж ингэж өрнөж байна. Шинээр Монгол орны литосферийн гүний тогтцын судалгааг хамтран судлахаар Хятадын газар хөдлөлийн албатай шинэ төсөл эхлүүлээд Монгол орон даяар 150 ширхэг газар хөдлөлийн станцыг бол амжилттай суулгасан ийм өргөн их ажлын жил болж өнгөрлөө. Өнгөрсөн онд манай хүрээлэн дээр 3 доктор шинээр төрөн гарлаа. Монгол Улсын их сургуульд бол доктор Мөнгөн Сүрэн, Баасан Батнараа бол доктор хамгаалсан бол Францын Парисын их сургуульд Ган Зориг маань докторийн зэрэг хамгаалсан. Шинээр 2 судлаачаа Францад магистрт явууллаа. Нийтдээ одоо манайхаас 8 судлаач бол гадаадд ингээд докторантуус сурж байна гэсэн ийм их эрдэм мэдлийг өрнөсөн жил болж өнгөрлөө. Ингээд та бүхэндээ эрүүлийн аз жаргал, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг хүсэн өрөөё. Шинэ ондоо та бүхэн амжилт бүтээлээр дүүрэн эрүүлийн байх болтугай.